Hi guys. За мань нэг Туркэд нэг хонсон. Тэгээд Туркийн буудал мандан таалагдах нь уу? Тэгээд та бүхэн таалагдах нь уу? Тэгээд ер нь ямар хөө байсан бэ? Оо дүм тавтай байна. За тэгээд энэ буудал бол ерөөсөө нэг юм бэрхөө. Энэ бол угаасаа хаалган тий. Тэгээд бүх буудал угаасаа нэг юм байдаг юм л орчин үеийн буудал юм шиг байна тий. Тап гэрэл насанаас. Тэгээд өөрөө бол нэг үүднээсээ бол нэг угаасаа нэг иймэрхүү харагдчихсан. Тэгээд ерөөсөө нэг хүн эсвэл хасаа тонхол зориулттай ирүүлсэн л та. Тэгээд эндээ нэг юм шкаф шиг юмтай. Тэгээд шкафын дотор нэг хэд чирэгтэй ч юм хэрэггүй ч юм бэлгүй нэг юм сейфтэй. Нэг ширхэг өлгүүртэй. Тэгээд гурван орж ирэл энэ дээр давхарлал үлэх гэсэн юм шиг үлээ. Тэгээд нэг ийм сандал. Би энийг эхлээд сандал гэж юусоо бодог. Тэгээд сандал байсан л та. За тэгээд эндээ нэг юм зурагттай тэгээд мажаар гэж тэ. Тэгээд энд нэг манай Монголд байдаг нэг 20,000-ын гоцлогч байна. Энэ ганц үеиг годдаг аяг ингээд 100 шаал гэж байгаа юм шиг байна. Тэгээд ингээд нэг юм нуттай бидний нь л үгээс хэрэглэегүй л дээ. Бидний л үгээс амар. Хэрэглээд бол энэ аягүй бол нэг л мэд 100-200 евро олчч мэднэ. Тийм болохоор энийг бол хэрэглэх хэрэггүй. За тэгээд буудлын болгонд байдаг үгээс нэг удаагийн. За манай л үгээс нэг нь хэрэглээ нарч юм шиг. За тэгээд нэг иймэрхүү орон бол нэг югаас нэг иймэрхүү лээсэн л та өөр үзүүлэх юм өөс энэ өрөнд бол байгаагүй. Яа тэгээд зэлэг энэ бол нойлн дүүштэй. Тэгээд эндээ нэг төлтэй. Тэгээд энэ утаснууд яг бас яах ч мэдэхгүй байна. Энэ бол Туркид байдаг Sheraton гэдэг зочд буудлыг айс. Тэгээд юм ээ. Тэгээд хамгийн амар нь тэнд нойлын цаас өгөөж. Энэ нойлын цаас намайг орж ирэхэд байсан. Одоо ч байж байна. Үүдэндээ нэг юм төлөлтэй. Уунаас. Мань ч бас гайгүй багуулж уустай. Багуултай. Угаасаа ашиг. Тэгээд энэ буудалд ороод өглөөний цайтай тэгээд тэгсэн өглөөний цай бол яг өндө орж ирээгүй. Орж ирээгүй л байгаа. Одоо би гарах гэж 11 өнгөрч байна. Тэгээд энийг бол мань өчигдөр захиалж идсэн. Пицца идвэл энэ дэр бол нэг та пицца л идэх хэрэгтэй юм билээ дээ. Энэ пицца бол хамгийн зөв сонголт юм байлаа шүү guys. За тэгээд энэ хүү буудал бол угаасаа нэг өний хувьд бол 100,000 төгрөг л дээ. Монгол мөнгөөр 100,000 төгрөг 1000 лир байсан. 1150 лир байсан. Тэгэхээр монгол мөнгөөр нэг 100 гаруй мянган төгрөг болж байгаа. Тэгээд нэг тийм яг орон 8 ядрахт дуурдаг ингэж. Ингээд дуурдаг. Орон 8 лаа тэгээд дуурайд идэм билээ. Тэгээд түүний бусдаас ч гайгүй юм байна. Гэхдээ яг ганц үнд бол нэг хоног над мадад бол яг хөө боломжийн буудал байлээ. Тэгээд хариу аялах байгаа бол Sheraton гэдэг зочд буудлын 502 өрөө энэ өрөөнд бити хоноорой гэж гуйж байна. Тэгээд ер нь бол ямар ч аялж байгаа нөхцөлд өглөөний цай маш чухал байдаг. Өглөөний цай гаргаж өгдөг буудал бол ер нь бол одоо дэлхийд даяараа л байгаа шүү дээ. Энэ буудал өглөөний цайгаа одоо л өгөөгүй байгаа юм байна. Яг сонирхолтой маш өвгөө юм болчлаа шүү. Өчигдөр л угаасаа тийм байна. Яасан даа угаасаа нэг сонгоод авахгүй орсон. Тэгэд энэ нэг ингээд энэ буудлуудаа та бүхэн маань ер нь Google чинь ирээд хэрвээ та нар би танаас нэг юм хэлээ зэ. Та нар боо зочд буудалд орох гэж байгаа гадаад дотоод явж байгаа зочд буудалд орох гэж хонох гэж байгаа болов guys. Эхлээд booking.com, hotel.com гэдэг нэг олон улсын буудлуудыг ингээд нэрвдэг тавьсан байдаг буудлууд сайт байгаа заяа. Тэр мань одоо энэ хавьд ингээд гаргуулчих за. Тэгээ booking.com нэтэр гэсэн тиймэрхүү юмнууд байгаа. Тэндээс ороод ингээд харж байгаа буудлуудаа хараад ингээд байршлаа харж хагаад эхлээ Google тэгж байгаа дээрээ тооцоогоо хийгээрэй. Тэгэхгүй та нар одоо ингээд шууд жишээлбэл энэ дээрээ шууд тооцоогоо өрөө байгаа юу гэх юм бол 2000 лир одоо жишээлбэл нэмэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Одоо энэ 100,000 төгрөгөөр орох байсан бол хэдүүлээ яагаад гэвэл аялагч нар, туристууд, зуулчид тий. Тэгээд тийм болохоор хэдүүл ингээд мөнгөний их үүсвэр гэж хардаг учраас ер нь бол манайхан эхлээд бүүклж байгаараа гэж би та бүхэндээ зөвлөх байна. За тэгээд Sheraton гэдэг энэ зочд буудал бол маний хувьд бол нэг 10-аас за нэг 5 л байлаа да тий. Нэг тийм амар бол угаасаа нэг юу мөн тэр рекламжсэн шигээ бол угаасаа байгаагүй. Орон л ихэд ингээм амар дуурдаг. Тэгээд ингээд хөдлөхөр би одоо ингээд яж байгаад амар хөргөөж хөдөлж унтдаг болохоор тэгээд ингээд дураа шагаад энэ заяа хэлээтэй. Тэгээд энтхийн арзетэгнүүд маа Монголын бөөрөнхий арзетэгнүүд өгдөө штэ. Тийм арзетэгнүүд бол маань уцаа зэргийг чадаагүй. Чихвчээд нэг чадаагүй, power bank нэг чадаагүй. За гэрчшээний жижиг зэжиг асуудлууд бол ер нь байсан. Тэгээд
Яг замын хажууд болохоор амар чимээтэй бас дээрээс нь. Тэгээ нэг иймэрхүү л байлаа да. Тэгээд орн бол нэг угаасаа нэг ийм байсан учраас угаасаа ингээд хоёр ор нийлүүлээд тавьцсан. Тэгээд ингээд дугаархан ч угаасаа ойлгомжтой лээсэн л да. За тэгээд нэг иймэрхүү л байлаа да. Тэгээд яах вэ? Бас духгүй юм биш та. Тэгээд жоохон муухай. Нүл тоостой. Энэ нөрөөнд энэ бодол төр нь хүн орж ирдгүүлээс юм шиг лээ. Тэгээ би л орж ирсэн юм шиг байлаа guys. Дахиад би өөрийгөө хараад тахээ. Тэгээд төлөнд дахиад минь өөрийгөө харж байна. Тэгээд энэ төлмөлн чиртлэн амар халтраа баст тэ. За тэгээд peace guys. Pulling up black windows once you go down. You must be crazy if you think that I'ma slow down. Don't wanna hear it talking shit, fuck the drama. Keep it coming, I'ma send you to